дэлхийн аварга шалралт тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн үндэсний шигшээ баг болон Монгол улсын гавьяа тамирчид хулан цэрэн лам ариун цэцэг нарыг үрж байна. Баярлалаа. Урилгын маань хүлээж авсан маш их баярлалаа. Үнэхээр өндөр хүмүүс юм аа. Хой бодонд явж байгаа юм шиг санагдлаа. Дандаа өмсгөлтэй харсаар байгаад өнөөдөр яг ингэ харсан чинь ямар үзэсгэлэнтэй ямар гоё юм бэ? Монгол улсыг дэлхийн мис төлөөлж байгаа хүмүүс шиг л харагдаж байна. Гайхалтай гоё байна. Би яг зуны саруудыг эргэж ухраах юм бол та нарын яг тоглолтыг үзээд уйлж исэн мөчөө санаж байна. Тэгээ хамгийн сүүлд нөгөө нандаа нэг ариукаруу дамжуулаад шидээд тэгээд газар унаад уйлж исэн тэр мөчийг хараад би бас надтай адилхан зөндөө олон монголчууд уйлсан баг. Тэгээ би тэрийг уйлах гадахаар хэцүү болоод найзтай үзүүлсэн манай найз тэнд огшиж уйлаад болоод ий гэтэр гэл те. Одоо бодсон чи баг дахиад уйлах гэдэг юм уу хайш. Мэдээж бидний өнөөдөр ингээд шоунд урьж оролцож аваад маш их баярлалаа. За тэгээд бидний хувьд гэх юм бол дэлхийн аваргын 7 хоногийн маш гайхалтай тийм зүүд юм шиг 7 хоног болж өнгөрсөн. Ингээ хооронд ярьсан хгүй юу? Бид нэр дэлхийн аваргыг Монголд зүгээр ингээд дэлхийн аварга хийх гэж аваагүй маа. Монгол охтууд ч гэсэндээ сагсан бөмбөг тоглодог шүү гэдгийг бид нэр харуулцгаа игээд тэгээд нөгөө бид нар ч амар сүсэг бишгэлтэй. За ингээд буудалд очихоо өмнө Чингис хааныханд очиод нэг адис авчия гэд. Ер нь тэгээд энэ бүхэн юу гэх юм одоо нэг тийм бидний нэг хор шар тий ахнырынхаа хариуг авах юм гэсэн. Тэгээ бас дээрээс нь бүх зүйлийн юм цохилгоо таарсан юм шиг нэг тийм гайхалтай яг 7 хоног болж өнгөрсөн бидний хувьд. Үнэхээр шар ус босч шүү бас. Үнэхээр гоё байсан. Ер нь гэхдээ яг та нартай бол сакс юу ярих вэ те? Угаасаа тэгээд хүн болгон ууцгаараа саксны тухай ярьдаг ойлгомжтой байх. Ер нь сакснаас өөр спортоор одоо хичээлдэг ч юм уу сонирхъя гэдэг тийм бодол хүсэл эрмэлзэл байгаа. За миний хувьд гэх юм бол би одоо яг нөгөө бордоор хичээлж эхлэх гэж байгаа. Сноуборд. Хичээлж эхлэх гэж байгаа. Яа тэгэхээр одоо өмнө нь болохоор би ингээд сагсан бөмбөгөөр ингээд хичээлээд ингээд гэрээтэй тамирчин байх хугацаанд болохоор тоглох юм шиг боломжгүй байсан. Яа тэгэхээр би ч одоо яг миний бие биш те миний бие ингээд Монгол улсын бие ингээд тийм болохоор одоо бэртэж гэмтэх ямар ч ирэх байхгүй. Тэгээд бэртэж гэмтчих юм бол ер нь бол тэгээд надад гайл болно. Монгол улсад ер нь бол гайл болно шүү дээ. Тэгээд би одоо сагсан бөмбөгөөр ингээд тоглохоо болж байгаа болохоор одоо ингээд хамаагүй те би өөрийнхөө бишгээ хэлээ те ингээд явах гэж байгаа болохоор Анх удаа сонсож байна. Багасаа зодог тайлж гарч байгаа юм уу? Тий, яг нь ер нь бол би тий. Ер нь бол яг олон жилийн хугацаанд ингээд сагсан бөмбөгийн спортоор хичээллээд явж байгаад спорт гэдэг чинь угаасаа яг тамирчин гэдэг чинь яг залуу хүний спорттэй хөшгөстэй угаасаа би залуу байхдаа харамсахгүй тулд одоо ингээд залуу байх үедээ ингээд хичээлээд явъя гэдээ яг өөртөө яг за 30 хүрэл яг зодог тайлдаг гэдэг зорилго тавьсан байсан. Амар ингээд азтай хувь тохиолоор тэгээд өөрийн маань хичээл зүтгэл, багийн маань хичээл зүтгэл, хчүүдийн маань үзэгчдийн маань дэмжлэг доор тий байж аваад миний одоо карьер маань маш сайхан дууслаа. Тэгээд бүр энэ карьертаа бүр ингээд маш их талархаж байгаа. Маш стонкер гоё. 30 хүрчлээ. Одоо сайхан нөгөө хоёртаа 2 дүүгээ орхиод сноуборд гулган дээ. Ламкач бас бүх юма төлөвлөсөн байт юм шиг. Би гэхдээ нэг ламкагийн ярилцлагыг үзчихсэн. Энэ бичлэгийг бүгдээр хамтдаа эхлээд үзье. Тэгэхээр яг ингэ бодоод байсан чинь бидний шиг амьдралтай бидний шиг хүмүүстэй нөхөр байх бас хэцүү мөлий. Нэг хүнтэй нөхөр хайрн олоод гараа явдаг. Тэгээ буцаа очсон чинь хөөгцсөн байв. Яах юм тийм. Хизээч. Тэгээ бид нар ч хамгийн амар нь бэлтгэлд гарахтаа уцаа оруулах чинь. Тэмцээнд явахдаа уцаа оруулах чинь. Тэгээд ямар ч тийм контакт авахгүй. Тэгээд нөгөө нөхөртэй олдог. Нөгөө нөхөр маань хаач юуж явж байгаа, би хаач юуж явж байгаа хэцүү шүү дээ. Тэгээд тэгснээс тэгж нэг хүн амтнд санаа зовж ин тэнтэй ингэж стресстэж өөрийгөө зовоож яснаас нэг хүсэл байхгүйсэн шүү. Игч маань ихтэй амар лаг заяа. Бүх юм төлөвлөгөөний дагуу. Дэлхийн аваргын дараа зодгоо тайлна гэсэн дэлхийн аваргаас мөнгөн медаль аваад зодгоо тайлж чинь. Дэлхийн аваргын дараа найз залуутай болно гэсэн хамгийн дөрөв нь багаас найз бид нар зүгээр тоглоод дотроо хүүхд хизээвэ одоо манай багийн анхны беби хизээвэ гэж тоглолтын одоо. Та хоёрт бодож байгаа юм байна уу?
Бид хоёр одоо ингээ бид хоёрын би Монгол улсын би. Тэгээ одоогийн байдлаар тийм дараагийн хэдэн жил бол одоо ингээд сагсан бөмбөгт зориулсан байгаа. Гэтэ мэдээж эмэгтэй хүмүүс юм чинь краш байдаг л байлгүй дээ тий. Крашийнхаа тухай бүгдээрээ ярилцвал намайг үзэж байгаа амар олон залуучууд яг хэний краштыг бол гэж бас ингээд бодож байгаа шүү дээ. Яг ямар шүү залуу дуртай юм бол би болох болов гэж бодож байгаа шүү дээ. За вених чинь юу ангууч ахыг хэлдэг байсан. Тэр имлэг дээр таарсахгүй юу тэгээ ингээд сайн уу гэж мэдлэх гэдгсэн чинь ингээд би ингээд ичингүүрээ нүд рүү навч чадахгүй ингээд тэгээд дараа нь таарахтаа сайн уу хаа юм гэдэг нэг тийм ус. Нүр харагдахгүй ихний удаа ингээд доош харсан дараагийнхаараа сайн уу. Тэгээ солонгосчууд ийшээ харж уудаг шиг оо. Манай их чинь бас нөгөө краштайгаа цог хоол идсэн түүхээ яриаш. Таны ярьцгаа бүр бүүн басан заяа бүр оройн нь ирээ би бүр краштай хоол идээд гэж таны ярьцгаа зүгээр. Шиштэй. Ямар хавт юм таны ярьцгаа зүгээр. Тэ би ч юм уу? Би Миний крашыг ядаж надад үлдээчихгүй маа. Гэтэ яг хуу одоо краш байха болцсон шүү. Одоо найзлуутай юм чи мэдээж. Тэгээ яг хуу найзлуудад ч гэсэн бас краштай байж олон нэстэй тий. Саяд хугацаа дууссан юм шиг байна тий. Тий. Зүгээр яг нөгөө краш чинь краш байх хугацаанд яг миний танихгүй байх үед л краш үт юм байл шүү дээ. Танилцаад ингээ мэдээд минь тостолоод ирчихэр чинь зүгээр л ингээл нэг таньдаг хүн болчдөг болохоор нэг крашгаа болсон. Бэ тийм салааг байхад үнэг сайхан гэж үг байдаг шүү дээ. Гэтэ яг бас тий сайхан залуу. За хэлээч яа. Тэнэ гэд. Тэнэ. Оо! Тоо яхад асуутай байгаа юм байна. Уучлаарай яриад тасчлаа. Ягаад гэх юм бол ахын энэ цэг их онцгой цэг байхгүй юу? Дандаа хүний ард агдсан сараа зогсож байна. Тэгээд ийм гоё үзэсгэлэнтэй 3 тамирчин охин орж ирсэн болохоор царайг нь харчаа гэж бодсон юм. Хоёрдугаар дахтны хүсэлт байна. Би нөгөө дэрээ онцгой дэрлээд унтсан юм яасан ингээ гоёочод байгаа байхгүй юу? Мөргөө гэж юу? Дом нь болохоор биш тэ сайхан бүсгүүд ингээд мөргөх юм бол идэгдэгэ гэдэг байгаа байхгүй. Би их нэртэй мөргөөл байгаа байхгүй юу? Урд нь мөргөө зүгээр болгочдөг байсан л да. Гэхдээ нөгөө нэг дархлаа суудсан гэдэг шиг одоо энэ зүгээр болохгүй байна. Тэгэхээр та гуравтаа мөргөё. Монголыгаа түлээ яваад өгөрөө октода. Айгууч очих шиг тий. Тэгээ сони Арука гिचмхийг хэрэгсэ төсөөлөхдөггүй. Тэгэж байгаа би нэг зураг харуулъя. Арука чи хэрэгсэ ийм ичим биш үү? Арукагийн тоглолтын дээр байж байгаа ичимхий одоо байдал яг ийм байд юм болоо. Би бас ингэж манай хүн талбайн гадна ингээл хичээл ингээл хүмүүн мэдхээр ингээл дуурч муугарахгүй. Талбайн дотор орохоор яг өөр хүн шиг яг бид нар тоглолдог байхгүй юу? Аратан шидсэн хүүхэн яг талбай дээр яаж гардаг те. Тэр одоо Арука. Бид нар ингээд жоок хэлдэг байхгүй юу? Ингээд манай зүүн хараагийнхан ер нь эвгүй. Ер нь нөгөө бид нар олгосон тэмцээн тэгээд нэг жоохон мөргөлтөд зөргөлтөд унаал нөгөө хүн ингээд босоод ирнэ штэ. Биний хийдэг ажил чи ерөөсөө Арукаг тэрвэрх. Арукаг тэрвэрэл нөгөө тийшээ буцаах манай Арука ч нь толгоо толоод очиж штэ. Одоо тийм байж одоо хараа ингэ чим хараа олоо тий. Яг энэ нөгөө зүүн хараагийнхан царай нь очоо яг талбай дээр гав. Тэ? Хаалтаа ярилцаа суух бол үнэхээр гайхалтай байна. Өнөөдөр бас яагаад би тэгж хэлж яах гэхээр ер нь бол би өөрөө охинтой болохоор эмэгтэй хөгчийг сагсаар хичээлнэ гэдгийг тэгээд та нарын үед тэгээд дэлхийд эмэгтэй сагсыг бас үнэхээр сайн ойлгож мэддэггүй байхад энэгээр ингэж яваад бидрийг бараг анх удаад сагсыг ойлгож эхэлж байхад хамгийн том тэмцээнээс нь мөнгөн медаль аваад ирсэн учраас бид нар огшоод яг энэ явц яг яаж эхэлж исэн бэ? Гэрийнхнаас нь дэмжлэг ч юм уу яг та нарын өөрсдөө энэ муу юм байна гэдэг тэр мэдрэмж хизээ ирж исэн. За миний хувьд гэх юм бол манай гэрийнхэн бас мэдээж наваг дэмждэг байсан. Чи хичээлээ хийх ёстой, эмэгтэй хүүхэд цагсан бөмбөр хоол олж идэггүй. Тэгээд манай ах чинь бас шигшаагийн тамирчин байна шүү дээ. Тэнгүүд ингээд ялгуурлаж харцаа да. Тэнгүүд нь би болохоор ингээд яалч цагсан бөмбөрт дурлцсан болохоор ингээд өөрийнхоороо зориод шууд ингээд тэмцээд орж исэн. Тэгээд манай гэр бүлийн намайг хүлээн зөвшөөрж исэн болохоор би оюутны лигээс авраг аваад MVP авсан. Миний охин бас чадах юм байна гэд. Тэгээ ер нь бол тэрнээс хойш ингээд маш бүх харин мань даадаг болсон. Тэгээ бид нэр итгэх хэвээр ингээ бид нар хоорондоо дандаа ярьдаг. Стив гэсэн ярих бид нэр итгэжиж бид нар би гайхамшиг бүтээнэ. Бид нэр ингээ тэргийг ингээ хийсэн гэдэгт тэрийг ингээ хүлээн зөвшөөрч тэрийг мөрөөдөх хэвээр гэдэг ингээ хамтдаа ингээ байнга мөрөөддөг байсан. За
Тийм баг шүү. Гэхдээ яг одоо үзэж сууж байгаа мянган охтуудад та нар яг тэр замыг, тэр гэрлийг энэ спортоор амьдарч болно, энэ спортоор амжилт гаргаж болно гэдгийг бүх монголчууд харуулсан шүү. Баярлалаа охтуудаа. Өнөхөр гайхалтай. Би нэг юм үзүүлье. Тэгээ энэ болохоор маш сонирхолтой. Таиландд Монгол иргэн хулгайн хэргийн хохирогч болжээ гэж юм гарч иртэй. Би ханыг санаа ингээ яаж хийж байгаа л нэг юм бүтлэхгүй юмд орчод идэг. Тэгээ би бүр анх удаа сонин дээр гарсан түүхний 18 онд 10 настай байхдаа би Энэ языг би чам бэлгэлээ. За тэгээд энэ түүхнээс амар нийтдээ бид чинь нөгөө анх тэмцээнээр явахдаа ингээд одоогийн шиг юм шууд мистик байхгүй дандаа газраар явдаг. Тэгээ нөгөө нэг Индонез руу Азийн наадмаар явахдаа бид нэр Таиландд 26 цагийн лейовер гараад тэгээ угаасаа буудал муудал ахгүй ингээд онгоцны буудалтай л унтчих штеп. Тэгээ ингээд шүн унтаад хүүдийнхээ энэ дуцаа хийсэн чинь өглөөс ирсэн чинь хоц байдгүй. Өглөөний 6 цагт онгоцондоо сохох гээд. Тэгээ би чинь сандраа бүх хүмүүсээ сэрийгээд тэгээ би нөгөө нэг цагдаатай найзууд болчихсон сохохгүй инстаграмаар. Нөө Таиланд цагдаатай. Тэгээ бүр ингээд тэмцээндээ орчоод буцаад ирсэн чинь хүү уцаж оллоо гэдэг байхгүй. Тэгсэн чинь миний сим ми гаргаа хайцсан. Уцын минь кодыг оролцсон. Тэгээ бүр уцаа олж аваа бөөмө би ч ховтой хүн юм аа. Зүгээр ч гэсэндээ буцаад надад ирээд идэв ингээд. Тэгээ тийжсэн бүр амин. Од гиснээс нэрээ одоо дэлхийн од тамирчтай уулзах зөндөө боломж гарч ирсэн байлгүй дээ. Тийм уулзж ирсэн аймаг гоё тохиолдол байгаа ах гэж бодож байна. За одоо би л яриад та гэдэг. Хуламжтай шин нөгөө нэг Токиогийн Олимпиад явсан. Хулан ингээд дандаа ингээд хоол идэгээд бид идэг. Тэгээ бид доктор ингээд ерөөсөн хоол ингээд идэх ямар ч юм аппетит байхгүй тэг ингээд амар ядарсан ингээд стресстэй. Ерөөс ингээд хоол идэх ямар ч хүсэл байхгүй заа яг нэг өдөр чемка агч төгсөх бид гурав ингээд өсөд хулан явж хоол идэх үү гэсэн чинь хулан. Үгүй би та нарыг дандаа хоол идэх үгүй та нар явдаг уу үсттэй би одоо явахгүй заа юу гэдгийгсээ за гэд бид гурав тэгээд яваад хоол идэх гээд ингээд очиод хоолны газрын гадаа яг нэг өндөр ингээд баахан жижиг хүмүүс ингээд шавцсан байдаг хгүй. Энэ юу болоод байна гэдгсэн чинь багын төгсөх лукад очиж ш тэгэл. Тэгсэн чинь хамгийн амар чемпиончтой лукад очиж хээ ингээд мэдхгүй. Тэр нөгөө нэг эмбэч нэг сайн үзэхгүй тэгээд нөгөө холонгийн яриад идэх юм шиг байна гэж гасчаад зургаад оруулчаа. Тэгээ хоол идэв. Бараг хоол хам мэдэл хулан дээр ичээл хулан сая чи бид нэр хинтээ таарсан гэж бодож ийн гэж шууд асуусан чи хоолон. Лукад очиж биш шүү гэж таарсан гэх. Йоо тэгээ хоолн заяа хамгийн инээдтэй заяа яг тэр өдрөөс хойш бидний хоол идэхээр явсан тэр цагт тэр өдрөөс хойш бүх өдрийн тэр цагт хоолны газрыг мансан заяа бүр ингээ өдөр болго явсан заяа. Тэгээ таараагүй. Тэгсэн чинь хамгийн ингээ нөгөө барыг танихгүй хоёр хүн таарад би бүр уйлаад заяа лукад очиж биш. Тэгээд тэр бол маш гонхтой одоо хүртэл харамсаж явдаг. Тэгсэн чинь манай хэд лукад очиж таахсан. Намайг фотошоп хийгээч дотор. Тэгтээ бас өндөр залуу байна шүү. Тэ. Тэгтээ манай ангууч тэнэ хоёр ч бас тийм өндөр бас биш ахаа тий. Ер нь юм. Тэгээ краш харна шүү дээ. Тий. Тэгтээ одоо яг өндөр биш залуучууд тааралдвал таагаар яаж ханддаг вэ? Ер нь яг бүх юм гоё байсан ч гэсэн нуран намхан байвлаа. Одоо тэгвэл ямар нөгөө залуугаа сонголтоо байна ш өөрөөгөө агшаалтай байна ш тэгэл. Тэгээд би бол тэгчдэг юм. Дөөр яах вэ? Үгүй гайм ламгагч ингэж байгаа шүү. Short king-үүд те бас хаалттай биш шүү. Чи яах вэ? Намхан залуу амар хөөрхөн бүр. Үгүй баха. Үгүй тий. Тийм үстэй. Миний дөө. Яг нэг мэдээж одоо бүх монголчууд яг хайрладаг одоо том олонний танил тамирчид болцсон хүндэтгэлийг аль хэдийн аваад өөрсдөө баталж харуулсан. Гэхдээ яг ямар мөчид өөрсдөө жинхнээсээ од болцсон юм шиг болцсон юм бэ гэдгийг мэдсэн бэ. Таны хэлсэн асуултыг бодсон чинь сайн нөгөө дэлхийн аваргын нөгөө медаль аваад тэгэл маш ингээд олон зүйлүүд маш ингээд хурдан өрнөсөлөд гэсэн чинь шууд өглөөнөөс ирсэн чинь ерөнхийлөгчийн намын газраас холбогдож байна ингээ гавьяа чанга лахвар болсон байна гэсэн чинь гээ шууд ингээд үүсээд ингээд гинт амин шокнд ороо тэгээд бүр ингээ гавьяат гэдэг тамирчин гэдэг чинь маш том үндэтгэл шүү дээ тий. Тэр үед бас өөрийгөө вау миний бас хүсчихсэн мөрөөдлийн нэг жоох хэмжээнд гэсэн төгс юм болоо гэдэг гэсэн байна. Би яагаад тэгж хэлсэн гэхээр энэ зургийг хараад үнэхээр бахархал төрсөн. East тэгвэл манай хулган энэ бол яг дэлхий дээр өөрсдийгөө дэлхий дээр штэ. Дэлхий одоос баяр хүргье.
Ер нь яг ингээд зөндөө олон магтаал ирж байгаа, зөндөө олон шүүмжил ирж байгаа. Гэхдээ яг хамгийн гоё урмыг, хамгийн гоё халуун дулаан магтаалыг хинээс авах туфтаа байдаг бай. Мэдээж хамгийн дөрөнд ээж аваас айгүй авахыг хүсдэг. Тэгээд гол нь нөгөө нэг намайг жоохон байхад манай өвөө өнгөрсөн байхгүй юу. Тэгээд уулзч амжаагүй. Тэгээд тэр үеэс ингээд одоо их өвөөгөөс айгүй их урмыг авах юм хүсчихсэн. Тэгээд тэнгуэл дараа нь ингээд гэрийнхнаасаа илүү ингээд урмыг авах нь хамгийн гоо санагдсан. Миний охин мундаг шүү. Чадлаа гэд. Ариуко яхаар өөрчих гээд ариуко өөрөө өөрчих гээд та хоёр өөдөөсгүйгээд өмнөсөн яриад. Гүрээ. Өвөө гэхдээ тэнгэрээс хараад чамаар бахархаж байгаа, ивэж байгаа хаа. Байнга ивэж байгаа х гэдэгт ирээзээ ч хэрэгэлцэх байна. Багтаад харуулсан шүү дээ, тий. Тэгэхээр голдон жишээл хинээс яг магтаалаа авал. Мэдээж одоо хамгийн дөрөнд аав ээжээсээ тэгээд нөгөө ер нь Монгол гэр бүл чинь нэг бие биендээ хайртай шүү. Миний охин мундаг байна гэх нэг хэлдэггүй шүү дээ. Тэгээд ер нь бас манай гэр болсон нэг тэгж ярьдгүй байхгүй хоорондоо үйлдэлээрээ үзүүлчихдэг. Тэгээдсэн чинь сая дэлхийн аврагын дараа манай ээж чинь аюу олон ярилцлага өгсөн байсан байлээ. Тэгээд ээж ярилцлага өгөөл үйл айлах юм. Тэгээд тэрийг харж дагаж уйлаад. Тэгээд яг бас тэрэн дээр ингээд миний охин хичээсэн ингээд чадлаа гэд бас холоц ингэж байна. Тэрийг ингээд бас ингээд шууд ингээд нүрийг харж сонсоогүй ч гэсэндээ бас ингээд аав ээжийнхээ бахархуулсан мэдрэмж төрөх бол мэдээж бас гоё юм. Баяр хүргэе. Баяр хүргэе. Миний хувьд сүүлд ингээд сэтгэл тоногшсон нэг зүйл нэг гэх юм бол яг маа нөгөө нэг саксны багш маань яг намайг гавьд авдаг өдөр байхгүй болж таарад. Тэгээ би гэртээ байжсэн чи танд ингээ хөргөлтөрлөө гэд нэг хүн залгаа тэгээ гараад ирээд хөргөлтийг ингээ тавьсан чинь багш үний бахархал бол шавийнхаа амжилтыг хараад өөрийгөө одоо ингээ хийсэн юмтай хүн шүү гэж ингэж бахархах байт юм байна. Багш үний хамгийн том бахархал шав байт юм байна. Багш нь чамаараа маш их бахархаж ийн гэж хэлэх тэр мөчөд л ингээ амар өөрөөр ингээ жоохон бахархаад ингээ багштай ингээ амар хайрлах сэтгэлээр ингээ багшаараа ингээ Чи ойлуулах гэж шүү. Гэтэ үнэн баг шүү. Би бас доо яахыгаа гавья таваад гарч ирж хэлчихсэн үгийг санаж байна. Ээжидэл би энэ шагналыг авч өглөөдөө гэж. Тэр бол бас хүмүүсийн хувьд хамгийн том бахархал байдаг бах тийм. Тийм үнэхээр сайхан шүү. Ягаад гэх юм бол үндэ бол би бас гавья шагналыг нэгдүгээрт гэж боддгоо л дээ. Яг охтууд чигээ их орныхоо төлөөч гэдэг юм уусвал хийх мөрөөдлийнхөө төлөө зүтгэдэг. Гэхдээ Монголын төр маань биднийг шагнаж байгаа нь бол гэр бүлийнхнийгаа одоо бас давхар баярлуулж байгаа нэг хэрэг байдаг. Би нэг асуулт асуучих дашим тэхүү. Юу гэхээр вэ? Манай монголчууд нөгөө багийн спорт хөгжихгүй гэдэг ихэвчлэн тийм цуу яриа байгаад байдаг шүү дээ. Гэхдээ бид нар чинь би бол тэрэндээ санал нийлдэггүй. Ягаад гэвэл бид нар чинь бүр багаараа амьдарцгаадаг шүү дээ, тий. Нэг гэрт маш олоолаа амьдарцгааж байна. Хоолоо ирэхдээ багаараа хийчихэж байна. Гэрээ цэвэрлэхдээ багаараа цэвэрлэж байна. За би хүүхэд байхад бол одоо жишээ хоолоо заримдаа дутуу үлдээ маргааш өглөө эдэндээ нуухад манай багийнхаа олоод авчиж байна. Тэгэхээр багийн спорт бол одоо манайханд их сайн хөгждөг гэж боддог. Гэхдээ охтуудаа баг дотор одоо багийн спорт хөгжлөө гэхэд ингээл нэг бие биелэг ингээл үргэлж найрсаг байгаад байдгүй болов уу? Та гурийн хооронд маргаан гардаг үе байдгүй юу? Байна. Зөндөө шүү дээ. Зөндөө шүү дээ. Багийн спорт чинь нөгөө талбай дээр 4 хүн гарч байгаа тэр 4 хүн чи яг нэг хүн шиг нэг баг шиг сэтгэдэг болохын тулд өчтнөө юм болно шүү дээ. Хэрэлдэж уралдана, тэгэл загнана, тэгэл уйлж унжин ярилцсан, тэгэл эцсийн үр дүндээ нэг баг болно. Тэг бидний хамгийн том зорилго нэг нэгдэг муудалцаад үр дүн Монгол улсын төлөө явж байгаа шүү. Энийгээс ойлгоорой гэл тэгэл тэг яг би ч хэрэлтээс илүү загинчдаг гэхээр дүүн. Одоо би нөгөө зодгоо тайлсан тэгэнгүүт одоо хамгийн том ихч маань хулан маань загиндаг болсон. Загнах хэрхэн шилжүүлсэн юм бэ шүү дээ, тий. Үнэхээр гайхалтай байлаа. Өнөөдөр бидэнтэй хамт 3 гүрж 3 Монгол улсын гавья тамирчид байлаа.